Баянгол дүүргийн 33 дугаар хороонд 1400 орчим өрх 20 гаруй байгууллага дундаа нэг л хогийн цэг ашиглаж байна. За уг хогийн цэгийг 7 хоногт нэг удаа ачдагч олон их үүсвэрээс хог төвлөрдөг тул өдөртөө дүүрч ил задгаа асгарах нь элбэг байна. Ингэснээр хог салхинд хийсэж орчны бохирдол нэмэгдэх, эвгүй үнэр тархах асуудал байнга үүсдэг болжээ. Иргэд сар бүр 40-оос 50 мянган төгрөгийн сууц өмчлөгчдийн албаны төлбөр төлдөгч эрүүл цэвэр орчинд амьдрах нөхцөл хангалтгүй байгаад бухимдлаа. Тэгтээ үед бол хог нь энэ төрүүгээр тарж хийсэх тохиолдол элбэг байдаг. Тэгвэл яг энэ хогийн цэгээс урагшаад 100 м яваад сургуультай одоо ийшээ эргээд хүүхдийн тоглоомын талбай дээр. Тэгэхээр энэ хавьд оршин сууж байгаа хүүхдүүдийн хувьд бол битүү хогон дунд яг байгаа юм аа. Тэгэхээр бид нар сөөхөөс одоо тодорхой мэдээлэл авъя гэсэн боловч сөөхийн дарга нь бол хувийн шалтгааны улмаас өнөөдөр ажилдаа ирээгүй. Иймээс манай зүгээс яриа өгөх боломжгүй гэдэг тайлбарыг тавьж байна. Эрүүл ахуй талаас бол нэг шаардлагатай зүйл шүү дээ. Энэ тодорхой хэмжээнд нөгөө оршин суугчдаас хэр хол зайтай байх ёстой юм ч гэдэг юм уу. Яг энийг бол миний харж байгаа бол нэг яг стандарт юм биш байх гэж хараад идэв. За тэгэд энэ бол яг 7 хоног болгон тогтмол ачдагч гэлээд гэсэндээ нөгөө ачаалаад дийлэхгүй байгаа байхгүй юу. Энэ хавийн байрнууд донд ганц л ийм хогийн пүнкер байгаа даа. Тэгэхээр энийг нөгөө хороо дүүрэг заавал нөгөө анхаарад иргэдтэй нөгөө зориулаад хогийн зориултын сав эсвэл энэ ачаалан дийлэхгүй бол ойрхон ачигч юм уу тэг шийдэж өгөх ер нь шаардлагатай. Одоо тэгэл угаасаа орчин бохирдох гал зөндөө асуудал байгаа шүү дээ. Тэгээд энэ аваар хог нь бүр ихсэн үед бол бүр энүүгээр ингээд машин явах зайг өчөлждөг ч юм уу. Тиймэрхүү асуудал бол зөндөө байна. Тэгэхээр угаасаа энүүгээр нэг хог олоод тэгээд явхад угаасаа амир муухай өнөртөг нэг тийм л зүйл. Ер нь баг дүүрсэн хонол хачдаг юм шиг харагдаад. Хүүхдүүдийн сургууль нь энд дэдэг болохоор хажуугаар худаас хэцүүлээд. Баянгол дүүргийн 33 дугаар хорооны оршин суугчид цэвэрхэн дохтой орчинд амьдрах зорилгоор сууц өмчлөгчдийн албаны төлбөрөө төлдөгч амьдрах орчин нь эрүүл мэндийн шаардлага хангахгүй байгаа юм а. Хотгон дунд байрлах хогийн цэг нь 100-аас 200 айлын дунд ашиглах зориулалттай байдаг байна. Гэвч 1400 өрхийн дунд байрлах ганц хогийн цэг нь орчны эрүүл мэндийн шаардлага хангахгүй улмаас иргэд гаргаж хайсан хог дунд амьдарч байна. Иймээс иргэдийн зүгээс сууц өмчлөгчдийн албааг ажиллаа хийхийг шаардаж байлаа. За бид мөн сууц өмчлөгчдийн албаанаас албан тодруулга авахар 2 удаа хандсан ч хувийн шалтгаанаар ажил дээрээ байсангүй.